Эрхэм үзэгч та бүхэн амралтынхаа өдрүүдийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Эх орон телевиз өнгөрч байгаа 7 хоногийн тойм мэдээллийн хөтөлбөр танд хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаад сонгуулийн хуулийн зарим зүйл залт хүчингүй болсон тухай за мөн 2016 оны сонгуульд эрх баригч намууд бие дан оролцохоор болсноо мэдгдсэн тухай за мөн Улсын их хурлын гишүүн Баттулгын туслахуд их хэмжээний мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан талаарх мэдээллийг тоймлог хүрэхээр бэлтгэлээ. За сонгуулийн хуулийн зарим зүйл залт үндсэн хууль зөрчсөн гэх маргаан улс төрийн хүрээнд өнгөрсөн 1-р сараас хойш өрнсөн гэхэд хэлсдэхгүй. Тодорхойлбол 2016 оны 1-р сарын 27-ны өдөр иргэн намсрай банзрагч нар үндсэн хуулинд иргэнийг сонгоно гэж зааснаас намыг сонгоно гэсэн зүйл залт байхгүй гэж үтсэн. За өөрөөр хэлбэл сонгуулийн хууль үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрхийг зөрчиж байна гэж үзээд үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. За хэдийгээр цэцээс энэ асуудалд маргаан үүсгэх шаардлагагүй шийдвэрийг гаргаад байсан ч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй учраас үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг дахин хэлэлцлээ. За улмаар Улсын их хурлын гишүүнээр жагсаалтаар сонгогдох нь үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн шийдвэрийг Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанаас гарсан юм. Иргэн намсрай банзрагч нар Улсын их хурлаас баталсан сонгуулийн тухай хуулийн 7-р зүйлийн 7-гийн 1-ийн нэгдэх заалтад хувь тэнцвүүлсэн буюу пропорционал 120-р зүйлийн 120-ын 3-т хэсэгт Улсын их хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцвүүлэх сонгуулиар тус сонгоно гэж заасан нь үндсэн хуулийн 3-р зүйлийн 1, 21-р зүйлийн 2, 3, 23-р зүйлийн 1-т хэсгийг тус зөрчсөн гэж үзэн үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байсан юм. Иргэдийн хувьд сонгуулийн хуулиар Улсын их хурлын 28 гишүүнийг намын жагсаалтаар сонгох нь үндсэн хуулийг зөрчиж байна гэх асуудлаар маргаа үүсгэснийг энэ сарын 22-ны өдөр үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдааныг үндсэн хуулийн цэцгийн орлогч дарга Жанцан даргалж гишүүдээр Сугар, Лавг, Очрбат, Солонгонор за цэцэд маргаан үүсгүүлэхээр хандсан иргэн банзрагч намсрай нар болон Улсын их хурлаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон Улсын их хурлын гишүүн Лүндэ Жанцан нар оролцлоо. Тэрээр Улсын их хурлаас баталсан сонгуулийн хуулийг үндсэн хууль зөрчөөгүй, ард түмний сонгогдох эрхэнд халдаагүй гэсэн тайлбарыг өгч байлаа. Харин нэхэмжлэгч талаас одоогийн сонгуулийн хуулиар иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүйд хүрч байгаа учраас үндсэн хуультай зөрчилдсөн сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах шийдвэрийг цэц гаргах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Дунд суудлын хуралдаанаар зөрчсөн гэж үзэх юм бол их хурл маш яралтай авч хэлэлцэж одоо хүлээж аваад тэгээ хуулиндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хэрвээ одоо дунд суудлын хуралдааныг одоо их хурл зөвшөөрөхгүй юм уу одоо ийм хэлэлцэх юм бол ёстой нөгөө сонгуульч нь болохгүй тийшээгээ болно шүү дээ. Бүр хойшлох ч юм уу. Маш яралтай одоо хүлээж авч өөрчлөх хэрэгтэй. Ер нь ард түмнэр одоо хүлээн зөвшөөрөгдөхгүй болчоод тэр жагсаалтанд намдаа байгаа нөлөөгөөр жагсаалтанд ороод их хурлын гишүүн болчих гэсэн үг. Их мөнгөтэй намд хідэн ахиухан мөнгө шидчихэд амархан их хурлд суучих гэсэн ийм хүмүүс чинь эсэргүүцдэг байхгүй энийг. Улсын их хурлын сонгуулийг хувь тэнцвүүлсэн буюу пропорционал системээр зохион байгуулахыг үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй. За харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь санал өгч Улсын их хурлын гишүүнийг сонгоно гэсэн шийдвэрийг үндсэн хуулийн цэцээс гаргасан. За ингэснээр сонгуулийн тухай хуулийн 7-р зүйлийн 7-гийн нэгдэх заалтын хувь тэнцвүүлсэн тогтолцоотой байх тухай заалт мөн 120-р зүйлийн 120-ын 3-т хэсгийн за Улсын их хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцвүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь үндсэн хуулийн 21-р зүйлийн 2, 3-т хэсгийн холбогдох заалтыг тус зөрчсөн гэж дүгнснээр сонгуулийн хуулийн зарим зүйл залт хүчингүй боллоо. За сонгуулийн хууль маргаан дагуулж ихснээс хойш сонгууль болохоос өмнө 6 сарын дотор хуулинд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн Улсын их хурлын тогтоолыг зөрчинө гэж үзэж за мөн л хууль зөрчинө гэсэн мэдээллийг зарим Улсын их хурлын гишүүн өгч байсан. За үүнд цэцгийн орлогч дарга дараах тайлбарыг өглөө. Сонгуул болохоос 6 сарын өмнө хууль өөрчлөгдлээ. Энэ хууль сонгуулийн хууль өөрчлөгдөх ялгүй гэж. Энэ бол Улсын их хурлын их хэмжээнээс. Энэ бол үндсэн хууль шүүхэд 6 сарын өмнө гэдгээр 6 хоногийн өмнө ч өөрчлөж байна. Шүүхийн шийдвэр Улсын их хурлын шийдвэр хоёр ялгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэр Улсын их хурлын шийдвэртэй хожигдох.
Одоо улсын их хурлаас цэцгийн шийдвэрийг хүлээж авах эсэх асуудал хөндөгдөнө. Хэрв дээрх шийдвэрийг хүлээж авбал сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орно. Харин үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол үндсэн хуулийн цэц их судлалын хуралдаанаараа энэ асуудлыг дахин хэлэлцэх юм. За цэцгийн дунд судлалын хуралдаанд оролцогчид иргэдийн шууд сонгох эрхэнд сонгуулийн хууль халдаж байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ерөөсөө сонгуулийн хууль бол үндсэн хуулийн зарчмыг салсан. Одоогийн бидний саяын улсын их хурлаас баталсан хууль бол ерөнхийлөгчийг сонгох орон нутгийн сонгуулийн хууль, улсын их хурлын сонгуулийн хуулийг бүгдийг нийлүүлээ бантан болгоод зуурчсан ийм зутан болсон. Ямар ч юм байхгүй. Үндсэн хуулийг хэр зэрэг сайн биелүүлж чадна уу? Үндсэн хуулийн манай зэц хэр зэрэг сайн ажиллаж чадна уу? Энэ бол ардчлалын үндсэн. Монгол улс ардчил чөлөө зах зээлийн замаар сонгож авсан замаар чин шударгаар одоо хөгжих энэ өргөн болцоог бий болох учиртай юм. Энэ бол одоо нэг улс төрийн зорилготой аль нэг улс төрийн намад ашигтай ийм байдлаар одоо энэ маргаа үүсгэж байгаа асуудал биш. Тэр жагсаалт гэдэг юм чинь бид нар таних нь байтугай нэрийнч мэдэхгүй усууд ингээд гişүүн болчих юм аа. Тэгээ болцсон хүн нь бол энэ ард түмэн төлөөлөд ажиллаж чадахгүй чадвар султай ийм усууд их орчоод байна. Тэгээ ард түмэн өөрөө ирэхээр зөрчигдсөн бол тэрнийгээ сэргийхийн тулд хизээч одоо төрөлдөө хандаж болно шүү дээ. Ер нь би одоо цэцгийн шийдвэр яаж гарахыг мэдэхгүй байна. Цэцвэл анх одоо бид нар цэц гэдэг байгууллагыг байгуулахдаа энэ өндөр одоо албан тушаал гарч байгаа хүмүүсүүд шийдвэр гаргадаг. Улсын их хурл, ерөнхийлөгч, засгийн газар ард түмний эрх ашигыг зөрчиж хууль шийдвэр гаргахгүй тэрнээс хамгаалах зорилготой байгуулагдсан байгууллага шүү дээ. Улсын их хурлаас баталсан сонгуулийн хуулиар 28 гишүүн намын жагсаалтаар буюу пропорционал системээр 48 нь 26 тойрогт нэр дэвшиж ард түмний саналаар улсын их хурлд сонгогдох зохицуулалттай. Гэхдээ энэ сонгуулийн хууль үндсэн хуультай зөрчилдөж байгаа нь тогтоогдсон учраас хуулийг өөрчилж 2016 оны сонгуулийг 76 тойрогт зохион байгуулах юм. Өөрөөр хэлбэл жагсаалтаар улсын их хурлд сонгогдох тогтолцоо цуцлагдана гэсэн үг. За энэ талаар улсын их хурлын гишүүд ямар байр суурь илэрхийлж байсныг хүргье. 76 жижиг мажоритар руу явах юм бол энэ эргээл нөгөө дэвшлээсээ ухарч байгаа асуудал. Өнөөдөр жижиг тойрог дээр бол жишээ нь сонгогчдын тоо бага байна. Хамрах хүрээ бага байна. Тэр хэмжээгээр тэнд бол одоо асар их мөнгө цацах боломж гарна. Тэ? Мөнгөний сонгуул бол. Хэрвээ үнэхээр зүгээр олон түмний сонголтыг үнэн зөвөөр нь хийлгий зөв байлгыг бодож байгаа бол ядаглал одоо томсгосон тооргоо хэвээр хадгалах хэрэгтэй л доо. Тэгэхгүй дээ зүгээр жалга давын жижиг тойргууд болгоод хуваагаад 76-аас хуваах юм бол тэгэл одоо захын тэрмомтонгууд очиод мөнгөөр болох байлгүй тий. Зарчмын хувьд бол чагсаалт бол буруу гэж би үздэг. Тэрийг ч урд нь илэрхийлжсэн. Сонгуульд нэр хүнд муутай байвал ямар ч тогтолцоо ямар ч намд хэрэг болохгүй. Нэр хүнд сайтай байвал ямар ч тогтолцоогоор ямар ч нам ялна. Парламентынхаа цаашдын одоо хөгжлийг харах юм бол пропорционалын зөв шүү дээ. Зүгээр байгаа нөхцөл байдал өнөөдөр байгаа нөхцөл байдал ямар дүгнэлт гараад байгаа нь тэн дээр бол хилцэж байгаа саналаа хэлнэ л гэсэн юм бодолтой байна. Өнгөрч байгаа 7 хоногт 2016 оны улсын их хурлын сонгуул болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөөр гаргаж сонгуульд оролцохоо аль бие усаар мэдгдсэн. Тухайлбал ардчилсан нам үндэсний зөвлөлтөх хорооны хуралдаанаараа 2016 оны улсын их хурлын сонгуульд дангаараа оролцсон. За мөн Монгол хүн 2020 мөрийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн боловсруулах шийдэлд хүрчээ. За намын үндэсний зөвлөлтөх хороогоор хилэлцсэн мөрийн хөтөлбөрийн гол агуулга нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, за таван шум малын ашиг шим, экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийн тодорхой заалтуудыг оруулсан байна. Ардчилсан нам улсын хурлын сонгуульд оролцохдоо аль нэгэн нам улс төрийн хүчинтэй хамтарсан эвсэл байгуулж оролцохгүй, дангаараа улсын хурлын сонгуульд оролцсноо гэдгийг одоо илэрхийллээ. Ер нь эвслүүд бол их нэг нотой байдаг. Энэ нь эргээд улс орны одоо тусгаардахтнал эдийн засаг хөгжилд бол ноцтой үр дагавар бас үүсгдэг юм аа. Бид бол
альва улс төрийн намтай сонгуульд эвсэж орохгүй нь бол тов тодорхой болчлоо. Өчигдрийн одоо хуралдаанаар. Манай намд өөр нам нэгдэх асуудал бол дахиад одоо тодорхой хугацаа байна гэж ингэж ойлгож болно. Ийхүү ардчилсан нам ямар ч намтай эвсэхгүй сонгуульд дангаараа оролцохоо мэдгцэн. Учир нь эвсэл байгуулж сонгуульд оролцох улмаар засгийн газрыг бүрдүүлсэн ч эрсдэл их учраас ардчилсан нам ирэх сонгуульд ямар ч намтай эвсэхгүй. Харин бусад намууд ардчилсан намтай нэгдэх асуудал энэ сарын 31 хүртэл нээлттэй байгааг мэдээлсэн юм. Харин Монгол Ардын нам сонгуульд Монгол Ардын хувьсгалт намтай эвсэж оролцох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч Монгол Ардын намаас тойрогт 33, намын жагсаалтад 18 гишүүн нэр дэвших. Харин Монгол Ардын хувьсгалт намаас тойрогт 15, намын жагсаалтад 10 гишүүн багтахаар тохиролцсон тухай намын гишүүд өнгөрч байгаа 7 хоногт мэдээлсэн. Гэтэл удалгүй Монгол Ардын хувьсгалт намын дарга инх хоёр шийдвэрээсээ буцаж нэр дэвшигчдийн код болоод тохиролцооноосоо буцсан нь инх хоёр итгэлгүй хүн гэдгээ дахин нотлоо гэсэн шүүмжлэлийг дагуулсан. Ингэснээр Монгол Ардын намын Монгол Ардын хувьсгалт намтай эвсэх санал талааруулж сонгуульд дангаараа оролцохоор болсноо мэдэгдлээ. Эвсгээр одоо ярилцчихсан Монгол Ардын хувьсгалт намын удирдлагуудын зүгээс гарын үсэг зурж батлаж шийдсэн энэ одоо гэрээ хэлцээрдээ бол нэмж өөрчлөлт оруулах ийм саналыг бол гаргасан. Та бүхэнд би зүгээр нэг жишээ хэлье. Бид 80-20 гэж эхэлж манай нам санал болгосон. Монгол Ардын хувьсгалт нам 60-40 гэж санал болгосон. Ажлын хэсгийн дарга нарын гарын үсэг зурж тохиролцсон ойлголцсон тэр баримт бичиг бол 33-67 гэдэг ийм хувь процентээр тохирсон. 33-67 80-20-д ойрхон байна уу? 60-40-д ойрхон байна уу? Тэгэхээр хэн хүлээцтэй, хэнийхээ саналд хэн хүндэтгэлтэй хандаж байсан бэ гэдэг бол энэ зүйлээс бол та бүхэн тодорхой харагдаж байгаа бахаа гэж. Бидний 4 жил удирдлага болгож авч явах тэр бичиг баримтаа 4 хон чадлагүй 3 дахь хоног дээр нь өөрчлөх саналыг бидэнд тавьсан явдал бол үнэхээр итгэл алдуурсан. Тэр эвслийн одоо нөхцөл байдал бол биелээ олж чадсангүй. Бид энэ мөрийн хөтөлбөртөө цалинтай ээжийн асуудлыг хүүхдээ харж өсгөж хүмүүжүүлж байгаа ээжүүдэд цалин олох асуудлыг тусгасан байгаа. Өнөөдөр оюутнуудын маань нийт оюутнуудын 30% нь оюутны 70 мянга авч байгаа. Бид 100% оюутнуудад 70 мянга өгөх асуудлыг шийдэхэд тусгасан байгаа. Ардын нам, ардсан нам хамтраа засаг барьж явах үедээ ярьж байсан 1072 хувьцаа. Энийг амь оруулах, энэний өрөг өжийг ард иргэдэд хүртээх асуудлыг тусгасан байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хямралтай хүндрэлтэй байдлыг Монгол Ардын нам бид хамтдаа ард түмэнтэйгээ хамтдаа давж чадна гэдгээ өөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг та бүхэндээс хэлье. Сонгуульд оролцох нам эвслүүд 4-р сарын 30-ны дотор сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Үүнээс өмнө буюу 4-р сарын 20-ны дотор эвсэж орох хэсгээ шийдэж мөрийн хөтөлбөрөөр боловсруулж аудитын газар өгсөн байх шаардлагын дагуу намууд сонгуульд оролцоно гэдгээ өнгөрч байгаа 7 хоногт мэдэгдлээ. Тодорхойлбол 2016 оны улсын их хурлын сонгуульд өрсөлдөх хүсэлтэд илэрхийлж 14 нам, 2 эвсэл, 79 бие дагч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар аудитын газарт хүргүүлсэн байна. Ингэснээр энэ удаагийн сонгуульд 14 нам, 2 эвсэл, 79 бие дагч нэр дэвшин өрсөлдөхнэ. Эвслийн тухайд тусгаар тогтнол ив нийтлийн нам, ногоо намтай эвссэн мөрийн хөтөлбөр, их орончдын нэгдсэн нам, хамаг Монгол хөдөлмөрийн намтай эвссэн мөрийн хөтөлбөрийг тус үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна. Үүнээс гадна улсын их хурлын бие дагч гишүүн боловсруулан даваа сүрнээр Монгол Ардын намын гишүүнчлэлийн эрхээс сэргээж Монгол Ардын намын баг хурлын гишүүнээр сонгогдож 2016 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшгээ зарласныг онцолж байна. 2012 оны улсын их хурлын сонгуульд хөвсгөл болон Дорнод аймгаас бие даг нэр дэвшиж улсын их хурлын гишүүнээр сонгогдсон гишүүд өмнөх намын гишүүнчлэлийг сэргээснээ зөв үйлдэл сонгуульд хамтран хүчээ нэгтгэх нь зүйтэй гэсэн мэдээллийг өгч байсан юм. Бидний эвлэрсэн зүйл бол энэ намыг олон түмний итгэлийг хүлээсэн нам байх ёстой. Тэгж чадах юм бол сонгуульд твдэхгүй орох болцоо бүр. Өмнөх удирдлагуудын гаргасан алдаа тэр шүү дээ. Хитрхи олон түмнээсээ тасраал, холдоол тэгэл одоо сүржигнээл ингээд болчих юм шиг л ингэж бодож ийсэн. Одоо энийг бид тал талаасаа ойлголцож, ухамсарлаж ингэж ирж гэн гэж ингэж бид ойлгож байгаа. Тийм учраас бол бас энэ сонгуульд одоо хамтарч орох нь зүйтэй маа гэж ингэж үздсэн байгаа. Бид бол өнгөрсөн 4 жилд бол байгалийн баялаг, уул уурхай ашигтмалмалаа зөв зөвтэй ашиглая. Харилцан ашигтай хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье. Уул уурхай ашигтмалмалынхаа баялагийг ард нийтийнхээ хүртэл болгоё гэсэн
энэ дуу хоолойг тодоос тод хэлж ярьж ирсэн. Энэ талаар бол энэ намуудад бас хичээл заасан гэж хэлж болно. Энэ үзэл баримтлал огт өөрчлөгдөхгүй. Биедагч гишүүдийн хувьд Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт өөрсдийн боловсруулсан хэд хэдэн саналаа тусгахаар зохицжээ. Тухайлбал улсын үрийг барагдуулах, Монгол мал хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрийг хөдөө орон нутагт өргөн хүрээнд хэрэгжүүлэх гэсэн саналыг мөрийн хөтөлбөрт нь тусгахаар болсноо өнгөрч байгаа 7 хоногт мэдгдсэн юм а. Өнгөрч байгаа 7 хоногт улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын засгийн газар болоод бүгд найрамдах энэтхэг улсын экспорт импорт банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийг зөвшөлдөх тухай асуудлыг хэлэлцсэн. За хуралдаанд оролцсон гишүүд энэтхэг улсаас авах 1 тэрбум $, зээлийн зарцуулалтыг оновчтой болгох, засгийн газар төмөр замын ажилд зарцуулна гэсэн шийдвэрээ эргэж харах, нарийн тууд дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн юм. Бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхий сайд өнгөрөх оны 5 дугаар сард манай улсад айлчлах үеэрээ 1 тэрбум $-ын зээл олохоор болсон. Зээлийн хэлэлцээрт Монгол Улсын засгийн газар энэтхэгийн экспорт импорт банкнаас авах 1 тэрбум $-ын зээл жилийн 175% хүүтэй 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөхөөр тусгагджээ. За эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас зээлийн хэлэлцээрийг зөвшөлдөх асуудлыг хэлэлцэхгээр гишүүд энэ зээл манай улсын үрийг нэмэгдүүлэх үү. За зээл өөр гэсэн хоёр өөр ойлголтыг иргэдэд ялгааг нь тайлбарлаж өгөөд асуудлыг хуулийн хүрээнд наривчлах шаардлага бий болсныг хэлж байсан юм а. Одоо ямар нэгэн асуудлыг бид нар ч одоо ингээд ус төржөөд зээл болгоныг өөр болгоо явуулчлаа. Тэгэхээр зээл өррөө асуудлыгаа ялгадаг ойлгодог асуудлыг бид нар сайн ярьж энэ дээрээс нь тодорхойлохгүй дахиад өрийн асуудлыг нэмлээдсэн асуудал ярина штэ. Тэгэхээр зээл авч чадж байна гэдэг бол тухайн одоо зээлдэгчийн их чадамж боломж чадварыг илэрхийлж байдаг. Тэгэхээр энэ зээлийг одоо өрөнд нэмэгдэж явчлаа гэж яригдах уу яах вэ? Одоо бол бид нар 1 тэрбум зээлийн гэрээ гэж зээл ярьж байгаа. Яг ашиглалт гараад нөгөө 1 тэрбум $-оос бид нар бодитоор ингээд ашиглалт аваа гарсны дараа хуримтлагдсан хэмжээг нь бид нар үүргэж хэлж байгаа. Зээл өөргөд 2 үг байгаад байгаа шүү дээ. Тэгээ хоёулаа адилхан болчиход байгаа. Энийг нэг ойлгомжтой болгож хэлж өгөхгүй бол тусмаа сангийн яам холбогдох хуульд өөрчлөлт оруулсан ч болно шүү дээ. Өрзөлийн асуудал нэлээд хурцсан байгаа үе дээр энийг ярихаас өмнө эхлээд тэр Батэрдны гишүүний хэлдгээр энэ өрзөөлийнхаа асуудлын ойлголтыг нэгтгэж нийгэмдээ зөв болох хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол улс даад давшгүй өрөнд орцох гэж ярьж байна. Тийм байхгүй. 21 тэрбум $-ын өртөө гэж ярьж байгаа. Энэ үл зээл. Монголын засгийн газарт тэр 21 тэрбум $-оос чинь 4.9 тэрбум л Монголын засгийн газар их. Бос нь хувийн хвшлэх. Тэн дотроос чинь $21 тэрбум чинь $3 тутмын нэг нь буюу $7 тэрбум нь оюу толгой зээл байгаа. Өөр. Одоо өнөөдрийн хэл дээр өөр тийм үү? Уг нь зээл шүү дээ. Бүгдээ зээл юм ба шүү. Энэ мэт ойлголтын зөрүү байгааг анхааруулж байлаа. Засгийн газраас 1 тэрбум $-ын зээлийг төмөр замын ажилд зарцуулахаар шийдвэрлэжээ. Гэхдээ яг аль чиглэлийн хэдэн километр төмөр зам барих, үр ашиг нь хизээ гарах вэ зэргийг гишүүд тодруулж байлаа. Засгийн газраас аль төмөр замдаа оруулах гэж байгаа, аль төмөр замдаа авж байгаа зээл юм бэ? Нэгэн төмөр зам өөрөө улсын өрөнд тооцохдохгүй төмөр зам өөрөө төлөх тохиолдолд бол энэ зээлийг бол юу яах ёстой? Хөрөнгө оруулалтаа нөх боломжтой төсөлд оруулах ёстой. Төмөр замч байсан, эрчим хүчж байсан. Тийм учраас аль төмөр зам юм тэрний ашигын тооцоо хөрөнгө оруулалтаа нөх тооцоо гарсан уу гэж ийм зүйлийг тодруулах гэсэн. Манай эдийн засгийн байнгын хороо бол энэ асуудлууд дээр ялангуяа энэ хөнгөлөлтөд удаан хугацааны хөнгөлөлтөд зээлүүд дээр онцгой анхаарч дэмжих ёстой. Харин зөв явцад нь одоо цаашдаа ямар эхний одоо энэ юугаараа зөвшөлдөж дэмжиж явцдаа харин бид нар тэр ямар төсөл хэрэглэхийн эдийн засгийн тооцоо нь юу байх асуудал өр болсон үед Монгол улс яа төлөх юм? 20 жилийн дараа 5 жилийн хугацаанд тэр нэг баг төлбөрүүд байгаа. 20 жилийн дараа яа төлөх асуудлыг бид нар харин аваад эндээ үлдээх асуудал хэрэгтэй байхаа гэж бодож байгаа. Ийм хөнгөлөлтөд зээлийг бол шууд дэмжих хэрэгтэй. Энэ зээлийг л Монгол улс авах ёстой. Энэ бол хөнгөлөлтөд ийм боломжийн сайн нөхцөлтэй зээл байна л да. Тэгэхдээ чухам юунд авах вэ гэдгийг маш тодорхойлох ёстой. Би бол төмөр замдл гэж төмөр зам гэдэг маань одоо ерөнхий ойлголт шүү дээ. Аль хэсэгт нь хэдэн километр төмөр зам барих юм. Тэрнийг эргэж яаж төлөх юм? Хэдийн хугацаанд дуусгах юм? Хэдийн эргэж төлөх юм? Тэр 20 жилийн хугацаанд бүрэн төлөх юм уу? Эсвэл төрөө төсөв дарамт болох юм уу? Тэр Батэрдны гишүүний хэлдэг шиг өөр болох юм уу? Нэгэ дуусгах юм уу гэдгийг тодруулж ийж батлахгүй бол харанхуйгаар юм баталж явуулахгүй. Тийм учраас би бол энэ төслийг энэ асуудлыг бол дэмжих өндөр боломжгүй гэж бодож байна.
Зам тээврийн яамнаас уг төлөөлөл оруулах нь зөв байсан юм байна л да. Бас яг энэ нарийн аль төмөр зам хаашаа гэдэг энэ тээзүү өнтрийг бол энэ зээлийн хилцээр хийгдсэний дараа одоо энтхийн тал хийх юм байгаа шүү дээ. Тэгээд яг хаана гэж ярьсан одоо яг хамгийн нарийн одоо хаашаага төмөр зам аль төмөр зам руугаа гэдэг энэ тал дээр бол зам тээврийн яамнаас арай илүү юу байх л та. Ер нь бол төмөр замын салбарт энэ хөрөнгө оруулалтыг хийснээрээ бол энэ өрийн удирдлагын тухай хуулиар бол өрийн хязгаарт бол орохгүйгээр ийм байгаа гэж та бүхэндээ хэлмээр байна. За өр зээлийн хувьд бол сая өнгөрсөн 5 дахь өдрийн чуулган дээр бол бас нэлээд одоо маргаан дагуулсан одоо зүйл гарсан. Бид бас энэ тодорхой хэмжээнд бол энэ хуулиндаа бас өөрчлөлт оруулж энэ томьёоллыг бол нэг тийшнд болгох нь зүйтэй юм а гэж ингэж үзэж байгаа. Ярих юм бол засгийн газрын өнөөдөр орж иж байгаа асуудлууд дэндүү хангалтгүй байна. Ганцхан хуц цаастай төмөр зам гэсэн ганцхан хөвгтэй энэ дээр ямар нэг үнэлэлт тооцоод байхгүйгаа энэ зүйлийг өнөөдөр хэлцэх боломж байхгүй. Одоо өнөөдөр хэлцэх юм бол энэ асуудал унахаар байна. Тэгэхээр 20 жилийн хугацаатай ийм хөнгөлтэй зээлийг харин өнөөдөр хувийн хвшлийг дэмжих, экспортын үйлдвэрлэлийг дэмжих чиглэл рүү ер нь одоо өгүүл яадаг. Тийм учраас ер нь зээлийнхээ нөхцөлийг дахиж нэг ярилцвал яасан юм бэ? Болор сайд, зоригт сайд нар байна. Засгийн газрынхаа төвшөнд бас нэг яриач. Шууд ийм маягаар одоо алгацчих бол энэ маань бол бас эргээд бидэнд бол тайлбарлахад их хүнд болох юм аа. Тийм учраас зөвшөлтсөх асуудлыг хойшлуулъя. Ийхүү энэтхэг улсаас авах 1 тэрбум $, зээл хөнгөлөлттэй сайн нөхцлөөр олгогдох зээл учраас авах нь зөв гэдгээр гишүүд санал нэгдсэн. Гэхдээ зарцуулалт үр ашгийг нь тодорхой болохоор Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамдах энэтхэг улсын экспорт импорт банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийг зөвшөлдсөх тухай асуудлыг хойшлуулсан. За харин өнгөрч байгаа 7 хоногт хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төрийн албаны тухай хуулийг хэлэлцлээ. За төрийн албаны тогтвортой байдал залгамж халааг төлөвшүүлэх мөн төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлагыг тодорхойлох. За ингэхдээ торгох, баривчлах гэхээс илүүтэй албан тушаалд нь хариуцлага ноогдуулах зэрэг саналыг гишүүд хэллээ. За хууль зүйн байнгын хорооноос гарсан зарчмын санал дүгнэлтийг төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм а. Төрийн албаны ёс зүйн хөдөлмөрийн харилцааны хэм хэмжээг төлөвшүүлэхэд төрийн албаны тухай хууль ач холбогдолтой. Гэхдээ хуулинд тодорхой саналуудыг оруулах шаардлагатай гэж гишүүд үзэж байсан. Тухайлбал төрийн албан хаагчид хариуцлага тооцохдоо цалингаас нь хувь хасах, албан тушаал бууруулах, эсвэл ажлаас нь чөлөөлөх, төрийн албанд эргэж орохгүйгээр халах зэрэг хариуцлага тооцдог байхаар хуулинд тусгах хэрэгтэй хэллээ. За мөн төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхтэй холбоотой маргааныг хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлснээс болж эргэж томилогдох тохиолдол байдаг. За иймээс төрийн албаны хуулиар шийдвэрлэх шаардлагатай зэрэг саналыг илэрхийлж байлаа. Төрийн албан хаагчдад хариуцлага ямар төрлүүд байх ёстой юм бэ гэдэг дээр төрийн албаны хуулиар шийдэж өгөхгүй бол бид яг иргэнтэй хариуцлага тооцдог шиг торох гээд яваад байгаа байхгүй юу? Эсвэл баривчлах гээд захиргааны хариуцлага тооцдог системтэй адилханаар. Гэтэл төрийн албан хаагчид өндөр торгуул тавих тутам цалингаас нь илүү хэмжээний хариуцлага оногдуулах тусам тэр зөрсөн зардлаа авилгаар ав гэж байгаа юм шиг уур амьсгал тийм механизм өөрөө түлхэж эхэлдэг. Тийм учраас бусад улс орнуудад төрийн албан хаагчийг торох тухай биш. Харин ил далд сануулгах нөлөөллийн механизмууд дээр нь цалингаас нь хувь хасах, албан тушаал тодорхой хугацаагаар бууруулах юм уу эсвэл бүр өмнөсөн бууруулах, эсвэл албанаас нь халах, төрийн албанд тэдэн жилээр эргэж орохгүйгээр халах гэх мэтлийн олон төрөлд үе шаттай нөлөөлөлтэй үр ашигтай тийм хариуцлагын тогтолцоонууд байгаа. Ер нь төрийн алба бол орж ирдэг хэд хэдэн сувгийг харах юм бол дарангуйлагч төрүүлдэг алба болж хувирсан шүү. Бүх шатанда. Улс төрийн сонгуул нэртэй, улс төрийн нам нэртэй бүлэглэлүүд хэдэн дарангуйлагч нарыг тавьдаг. Хүчирхийлэл үлддэг ийм байгууллага болж хувирсан. Ганцхан баян чандамны жишээ биш. Аймаг болгон дээр, дүүрэг болгон дээр төрийн албанд хүчирхийлэгчид, дарангуйлагчид, хулгайчид нүүрлсэн байгаа. Энэ хуулийг гаргаснаар тэр төрийн албанд нүүрлсэн хулгайчдаас яаж салах вэ? Хулгайчдаа дипломгүй хулгайчид, хуурамч дипломтой хулгайчид, авилга авдаг, төрийн эрх мэдлээ ашиглаж бизнес хийдэг хулгайч нар мянган-мянгаар төрийн албанд нүүрлсэн. Энээс яаж салах вэ гэдгийг энэ хуулиар зохицуулж өгөх ёстой гэж. Төрийн албанд бол залуучуудыг бол эрчимтэй оруулж ирэх юм хуулийн шинжилт тиймэр байна.
Манай хууль одоо сүүлийн 20 жил залуучуудыг төрийн албанд оруулах ямар ч боломжгүй байснаас болоод одоо Монголын төр бол нэлээд хөгшөрдсөн. Нэлээд одоо залуу одоо шинэ үзэл санааны ядууралд орчихсон ийм байдалд байгаа шүү дээ. Одоо төрийн албаны шалгалтанд орж байгаа хүмүүс тэгээд томилогдож байгаа хүмүүс тантал залуучууд байгаа шүү дээ. 30-аас дээш настай хүн төрийн албаны шалгалтанд анх ороход ер нь одоо шалгалтанд орж байгаа юм байгаа мó? Бараг байхгүй дээ. Тэгээ би гишүүдэд нэг юм хэлэх гэсэн. Энэ хоёрын хооронд ямар улс төр гийдгээ болчихоч. Сонгуульд өгчээг ойлгож байна л д. Яах гэж ингэж яд юм. Төрийн албаагч нар хамаг шийтгэл очиж яадаг хамгийн доотлолт нь хамгийн дээдлийн нөхөр удирдах байгаа төсөв захиран зарцуулж байгаа нөхрөөр ямар ч арга хэмжээ байхгүй шүү дээ. Тэр нөхрөөс одоо ямар ч улсын мөнгийг эргүүлээ төлж байгаа тийм юм алга байна шүү дээ энэ дэр чинь. Тэрийг оруулж ирээ. Тэгэхгүй бол татвар төлөгчдийн мөнгийг өчнөө олон хүнд өгөөд зарцуулаад нөгөө нөхрийн буруу удирдсанаас болоод ингэ явцдаг. Тэр мөнгө нэргээ төлөгддөггүй. Энэ байдал бах байдгаараа байдаг. Энэ ч юм төрийн албаны нэрийг муухай болгож байна. Энэ дээр бол төрийн албаны зөвлөл энэ ажлын гишгэн сайн ажиллаарай. Төрийн албанд танил талаараа дамжуулан ажилд орсон улмаар төрийн ажлыг тохироо барьцааны шинжтэй болгодог тогтолцоог өөрчлөхийн тулд төрийн албаны тухай хуулийн ажлын хэсэгт гишүүд саналаа хэлж өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Улсын их хурлын гишүүн Баттулгыг шин төмөр зам болон сайн шандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан шалгаж түүний хувь эзэмшдэг их баялагын хувь төмөн хишигтэн компаниудад эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх хилцээс санхүүгийн шалгалт хийсэнтэй холбогдуулан нийгэмд ташаа мэдээлэл гарсаар байгаа талаар цагдаагийн ерхий газраас мэдээлэл өглөө. Тодорхойлбол энэ сарын 11-нд компаниудад санхүүгийн шалгалт хийх үеэр Баттулгыг баривчлах гэж байна гэсэн ташаа мэдээллийг нийгэмд тарааж бусдыг уриалан дуудаж эмх замбраа байдал үүсэх нөхцөл бүрдсэн учраас тусгай ажиллагааны газрын аль паагчдыг хэв журам хамгаалах аль паагчтай хамт нэгжлэгийн ажиллагааг явуулсан гэдгийг холбогдох газрууд мэдэгдэж байна. Улсын их хурлын гишүүн Баттулгын шин төмөр зам сайн шандын аж үйлдвэр байгууллагатай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа. Одоогоор шин төмөр замтай холбоотой хэргийг шалгах явцад 20 мянган $20 хохирол учруулсан тогтоогдсон бол сайн шанд аж үйлдвэрийн цогцлбортой холбоотой хэрэг дээр их үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байгааг хууль хяналтынхан тогтоожээ. Дээр дурдсан хэрэгүүдийг санхүүжилтийн шалгах явцад бол зарим нэг аж ахуй нэгж төрийн өндөр албан тушаалтнуудын тусалгаар ажиллаж байсан иргэдийг одоо шалгах зайлшгүй шаардлага гарсан байгаа. Үүний дагуу бол шалгалтын ажиллагаа явагдсан. За эдгээр аж ахуй нэгжүүдийн захирал нэгтлэн бодогч болон бусад иргэдийн нэрээр их үүсвэр нь тодорхойгүй 10 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байдаг. За энэ мөн бол дээр дурдсан төслүүдэд улсын их хурлын гишүүнүүд тусалгаар ажиллаж байсан иргэд одоо хууль бус шийдвэр гаргахад нөлөөлөхөөр буюу шийдвэр гаргахад тийм нөлөөлөх тийм албан тушаал дээр ажиллаж байсан байдгийг. Цааш тийм шалгалтын ажиллагаа явуулахад Баянгол зочид дуудлын хувьцаат компанид офис өрөө түрээсж байсан. Одоо түрээсж үйл ажиллагаа явуулж ирсэн баялагын хувь төмөн ишигтэн гэж аж ахуй нэгжүүд бол нэгжлэгийн ажиллагааг прокурорын зөвшөөрлийн дагуу хийгдсэн байгаа. Энэ дээр ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн ажиллагаа бол явагдаагүй. Энэ хоёр компанид бол улсын их хурлын гишүүн бол хувьцаа эзэмшдэг нь бол тогтоогдоогүй. Ийм нөхцөл байдал байгаа. Хүмүүсийг зохион байгуулалтаагаар дуудах, гадаа нь одоо энэ улсын их хурлын гишүүнийг баривчлах ч байна гэсэн ташаа мэдээллүүдийг тараах 500 цагдаа ирж байна гэх мэт одоо худал ташаа мэдээллүүдийг олон нийтэд түгээж бусыг өмнө самуун дуруу татах ч юм уу. Дээрээс нь цагдаагийн одоо мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс санаатаагаар саат их ийм ажиллагаанууд зохион байгуулагдсан. За энэ дээр бол одоо нэр бүхий энэ саат их энэ одоо хуурамч мэдээлэл тараасан нэр бүхий хүмүүсийг бол Монгол Улсын хууль тогтоомжны дагуу одоо шалгах ажлыг бол эхлүүлж байгаа.
За хэргийг тодруулбал шин төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ улсад 20,000 ам.долларын хохирол учруулсан тогтоогдсон бол хуулийн байгууллагад саатуулагдсан шалгагдж байгаа Баттулга гишүүний туслахуд их үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан нь шалгалтын явцад илэрсэн байна. За үүнээс гадна баялагын хувь төмөн хишигтэн компанид улсын хурлын гишүүн Баттулга хувь эзэмшдэггүй нь нотлогджээ. За дээрх компаниудад санхүүгийн шалгалт хийх үед цагдаа тусгаагийнхныг олноор нь дайчилж замбраагүй байдал үүсгэсэн гэсэн шүүмжлэлийг олон нийтийн зүгээс тавьж байсан. За үүндэж цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. Тусгай ажиллагааны газраас дэмжлэг хүсэх зайлшгүй нөхцөл шаардлага бий болсон гэдэг үүднээс цагдаагийн ерөнхий газрын даргын дагуу манай газрын алба багчид үүрэг гүйцэтгсэн. Энд гүйцэтгсэн үүргийн дэмжлэг үзүүлсэн ажилласан 7 алба багчийн хувьд бол ямарваа нэг хууль зөрчсөн өдөөн гатгалга хийсэн ийм үйлдэл бол болоогүй. Ямар учраас тусгай ажиллагааны газрын алба багчид тэнд үүрэг гүйцэтгсэн бэ гэвэл тэнд үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг үртгэж мөрдөн байцаагч гүйцэтгэх ажлын ажиллагаа явуулж байгаа алба багчдын аюулгүй байдлыг хангах. Мөн тэнд сонирхсон болон ямарваа нэг зөрчилд орж болох энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах ийм үндсэн чиглэл үүрэгтэйгээр оролцсон. Мэдээж тэгээд шалгах юм байгаа болоод цагдаагийнхан шалгаж байгаа ах гэжтэй бид нэр шалгуулах ёстой гэж угаасаа эргэн үеийн хувьд бол ойлгож байгаа шүү дээ. Тэр төмөн шигтэн баялагын хувь компанийн хувьд бол угаасаа нэг хоёр эмэгтэй захирлал байдаг. Тэр хоёрын хувьд ч гэсэн эсэргүүцэл үзүүлээдсэн юм байхгүй. Хэрэгтэй гэсэн бичиг баримтыг гаргаж өгөөл юу их ёстой ингээл хараа сууж исэн. Тэгэхэд ингээд манай цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр ямар ч тийм бодиттой бас мэдээлэл хийлээ. Эсэргүүцэл үзүүлсэн учраас тусгайгийнхаа очсон юм биш. Тусгайгийнхныг өөрсдөө дагуулад очсон. Очихт нь Баттулга гишүүн байгаагүй. Баттулга гишүүнийг би өөрөө дуудаж авчирсан. Одоо манай офис дээр ийм нэгжлэг ирсэн, ийм тусгайг ийм хүмүүс ирчлээ гэд би зургийг явуулаад тэгэл ирсэн дээ. Хууль хяналтын байгууллагаас улсын хурлын гишүүн Баттулгатай холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа учраас ташаа мэдээлэл нийгэмд түгээж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байхыг хүсэж байна. За хэргийг шалгах явцад баггүй зөрчил илэрч байгаа. За сүүлдлэхэд сайн шанд аж үйлдвэрийн цогцлборын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 14.1 тэрбум төгрөгийг тухайн үеийн үйлдвэр хөдөө аж ахуйн амны эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар зарцуулж онц хэмжээний хохирол учруулсан. За хуурамч гүйцэтгэл гарган заллан мэхэлсэн асуудал шалгагдж байгааг мэдээлсэн юм а. Үзэгч та бүхэнд өнгөрч байгаа 7 хоногт эх оронд болсон дотоод үйл явдлын мэдээллийг тоомлон хүргэлээ. Үргэлжлүүлэн олон улсын мэдээллийн тоомыг хүлээн авч үзнэ үү?